Сайн байцгаана уу? Anico Lab үзүүлж байна. Манай сувг нэгэн шинэ боломжтой болж байгаа бөгөөд би та бүхэндээ 7 хоног бүр онцлог анимедийн мэдээллийг хүргэж байхаар боллоо. Ингээд олоогүй эхний мэдээндээ орцгоё. Akira хэмээх манга анимыг бүтээгч Kazuhiro Otomo шинээр Owl Gear нэртэй аним студи байгуулж байгаагаа аль бие усны X хаягаараа дамжуулан зарлалаа. Тус студийн анхны уран бүтээлийн ажлаа хэдий эхэлсэн бөгөөд илэрэнгүй мэдээллийг удахгүй зарлахаар болсон байна. Otomo Akira мангаг бичснээрээ мөн Tokyo Movies Shinsha студийн бүтээсэн Akira anime киног найруулснараа алдаж төрсөн билээ. Түүнчлэн Memories антологи төсөл болон Steam Boy киног найруулсан. Студийн зүгээс гаргасан зарлал дээр Orbital Era шинжлэх ухааны уран зөгнөлт бүрэн хэмжээний киноны гол дүр төрчлөгдсөн байсан бөгөөд энэ киног Mobile Suit Gundam-аараа алдартай Sunrise Studio бүтээж байгаа. 2019 онд Акирагийн шөнө хөлбөртэй хамт гарахаар зарласан ч түүнээс хойш эдгээр хоёр төслийн талаар аль бие усны шинэ мэдээлэл гараагүй байгаа юм. Cyberpunk ертөнц дахин нэг удаа шинжлэгдэх гэж байна. Хүлээлт өндөртэй байгаа цоо шин аним зуруудыг Ghost in the Shell нь 2026 оны 7 дугаар сарын 7-нд Японд нээлттэй хийхээ аль бие усаар зарлалаа. Бусад бус нутгийн хувьд хэзээ нээлттэй хийх нь тодорхойгүй байна. Дэлхийд нэр хүндтэй анимашныг Colors Within Dandadanыг бүтээсэн студи Science Saruгийн бүтээж буй шинэ бүлэг нь 1989 онд Shiro Masamuneгийн анх бүтээсэн франчайзын томоохон иргэн ирэлт болж байна. Нээлтийн огноотой зэрэгцсэн бүтээлийн аль бие усны вебсайт нэгдэж 3 дахь гол визуал зураг болон сурчлагын видеог танилцууллаа. Энэхүү видеонд фэнүүдийн тус франчайзаас хүсэн хүлээдэг драм, тасралтгүй өрнөх акшныг та харж болно. Ингээ 3 дахь мэдээ. Flag Pictures компани Kyoto Animation Studio алдарт манга цуврал Credits Roll into the Sea-гийн цоо шинэ аним кино хөлбөрийг бүтээж байгааг мөн зарлалаа. Энэхүү бүрэн хэмжээний кино нь 2027 онд кинотеатруудаар нээлттэй хийхээр төлөвлөгдөж байна. Уг төслийг салбартаа нэр хүндтэй найруулагч Taichi Ishidate найруулан альж байгаа юм. Тэрээр өмнө ашиг орлогоороо асар их амжилт үзүүлсэн Wild Evergarden-ыг найруулж байсан билээ. John Trachinegi-гийн бүтээсэн их манга нь 65 настай бэлэвсэн эмэгтэй Умикогийн түүхийг өгүүлдэг. Хэдэн 10 жилийн дараа анх удаа кинотеатрт очсон Умико тэнд их сургуулийн кино урлагийн оюутан Кайтай самсргүй танилцсанаар Умико өөрийн кино урлагт дурлах сэтгэлийг нээн илрүүлж кино бүтээх ертөнцид бүрэн шумбан ордог. Шинээр засагсан тийзер трейлер болон сурчлагын визуал зурагт Умико нар мандах үеийн далайн ирэг дээр камер барин зогсож байгаа дүрслэгдсэн бөгөөд энэ нь түүний бүтээлч үйл явцад чин сэтгэлээ зориулж бүг илэрхийлж байгаа юм. Манга бүтээгч Таричине уг зарлалт гүнээ сэтгэл хөдлөлтөөр илэрхийлж Умико өөрийн биширдэг байсан тэрл кинотеатрын дэдэгцээр эцэст нь гарч ирэхийг харах нь үнэхээр гайхалтай хэрэг хэмээсэн байна. Энэхүү цуврал анх гарснаас хойш асар их амжилт үзүүлсэн бөгөөд Kono Mangaka Sugoi сэтгүүлийн 2022 оны хэвлэлд эмэгтэй уншигчдын ангиллыг тэргүүлж нийт 1.3 сая хэвлэлтийг давсан юм. Манга түүхэн 5 дахь сарын 15-нд гарах 9 дахь буюу сүүлийн ботороо албан ёсоор өмдөрлөж байгаа билээ. Crunchyroll дэлхийд даяар сар бүр төлбөр төлөх захиалагчдын тоон 21 саяыг давсан гэж мэдгдлээ. Энэ аним контентын дэлхийн эрэлт үргэлжлэн өсөж буй энэ үед тус аним стриминг платформын хувьд бас нэгэн томоохон амжилт болж байна. Компани уг үзүүлэлтийг 2026 оны 5 дугаар сарын 8-нд зарласан бөгөөд өмнөх жилдээ харьцуулахад бүтэн 4 сая хэрэглэгчээр өссөн үзүүлэлт гаргажээ. Sony Pictures Entertainment болон Aniplex-ийн хамтарсан компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус платформ одоогоор дэлхийн фэнүүдэд 51 гаруй анime анги санал болгож байна. Мөн компани стримингээс гадна кино, театрын нээлт, тоглоом, хөгжим, амьд арга хэмжээ болон мерчендайз зэрэг чиглэлээр бизнесээ өргөжүүлжээ. Crunchyroll-ийн ерөнхийлөгч Rahul Puri-ний хэлэхдээ захиалагчдын өсөл нь дэлхийд даяар анимыг сонирхон хүлээж авч буй фэнүүдийн тоо нэмэгдэж байгааг харуулж байна хэмээсэн юм. 5 дахь мэдээ. Bungo Stray Dogs анime 10 жилийн ойн арга хэмжээгээ үргэлжлүүлж байна. Bungo Stray Dogs TV анime хөлбөрийнхаа 10 жилийн ойг 2026 оны 4-р сард тэмдэгдэж олон төрлийн тусгай арга хэмжээ болон хамтын төслүүдийг эхлүүлсэн билээ. Kadokawa энэ үйл явдлыг тохиолдуулан аль бие усны 10 жилийн ойн логог танилцуулсан. 2026 оны 4-р сард Bungo Stray Dogs 1-2 дугаар үйлрлийн шөнийн үзүүрийн арга хэмжээг зарлж байсан бол энэ удаад 3 дахь удаага Chuya Nakahara тусгалтын музейтэй хамтын ажиллагааг эхлүүлж байна. Энэ нь өмнөх арга хэмжээнээс хойш 7 жилийн дараа зохион байгуулж байгаараа онцлог юм. Хамтын ажиллагааны хүрээнд музейд панел үзэсгэлэн гарч мөн Юта онсын жуулчны төв Kitsune no Ashi Ato зураг авах цэгүүд болон үзмүүд байрлана. Үүнээс гадна сэтэрчилсэн кафе, ойр орчмын газруудаар явагдах тамганы цуглуулгын аялал зохион байгуулагдана. Хоёр дахь хамтын ажиллагааны оригинал бараа бүтээгдэхүүн Animate Hofwood дэлгүүрт дахин худалдаанд гарах юм байна. With Vengeance Sincerely Your Broken Saints Season 2 зарлагдлаа.
Animation ID төслийн албан ёсны ертөнц удахгүй гарах With Vengeance Sensor Layer Broken Saints Season 2 Light Anime teaser trailer-ыг цацаж эхэлсэн бөгөөд шинэ үйлрэл 2026 оны 10 дугаар сард нээлттэй хийнэ гэж зарлалаа. Амино Хата зохиолыг нь бичиж Сорижама зургийг нь зурсан fantasy romance манга With Vengeance Sensor Layer Broken Saints-ийн Light Anime хөлбөрийн эхний үйлрэл Японд 2025 оны 7 дугаар сараас 9 дугаар сар хүртэл нийт 12 ангитаагаар гарсан. Харин 2 дугаар өдрөл нь гол дүр Руагийн өнгөрсөн амьдрал гэр бүлийн түүхтэй төвлөрхийн зэрэгцээ түүний Светтэй харилцааг илүү гүнзгий харуулах юм байна. Манганы зохиолч Амино Хата их зохиолчийн хувьд With Vengeance Sensor Layer Broken Saints-ийн ертөнцийн энэхүү Light Anime хөлбөрөөр дамжин шинэ хэлбэрээр амьдарч байгаад би үнэхээр их баяртай байна. 2 дугаар өдөр Тэсэн ядан хүлээх онцлог хэсгүүдийн нэг нь Руа төгөлдөр хуур тоглох үзэгдэл байх болов гэж бодож байна. Дэлгэцээр дуу авиаг хэрхэн илэрхийлэхийг харахтаа маш их догтлох болно. Их бүтээлийн үйл явдал хурдтай өрнөж байгаа тул бүгдээрээ таалан үзнэ гэж найдаж байна. Дуу оруулагчдад ч маш өндөр хүлээлттэй байгаа. Руа болон Свений аним дэх адал явдлыг цаасд ч үргэлжлүүлэн дэмжээрэй хэмээсэн байна. Sekiro: No Defeat анимын шинэ трейлер цацагдлаа. From Software-ийн бүтээл Sekiro: Shadows Die Twice тоглоомоос сэтвсэн Sekiro: No Defeat аним 2026 онд Японы кинотеатруудаар нээлттэй хийхэд зарлалаа. Мөн талигаас Ryuichi Sakamotoгийн Blue дуу уг анимын гол дуу болох ажээ. Энэ бүтээл нь түүнээ The Best of Playing the Orchestra 2014 цомогт багтсан юм. Өмнө зарлагдсан дүрүүд болох Wolf, Kuro, Genshiro Ashin анаар дээр нэмэгдэн тоглоомын анхны 5 дуу оруулагч аним дүрээ дахин бүтээхээр батагдлаа. Үүнд Jin Urayama Bushiaгийн дүр, Shizuka Ito Emaгийн дүрд, Akimitsu Takase Hanbeiгийн дүрд, Takayahashi Fukuroгийн дүрд, Tetsu Kanzo Isshin Ashinaгийн дүрд тус багтжээ. Анимыг Qzilla студид Kenji Katsuno найруулна. Shinsuke Fukui дэд найруулагчаар нь ажиллах бол Kaito Moki ерөнхий анимашн найруулагч, Takashi Mukoto экшн анимашн найруулагчаар ажиллана. Зохиолыг Takuya Sato хариуцаж, дүрийн дизайныг Takehiro Kishida хөгжмийг Shuta Hasanuma бүтээн. From Software-ийн бүтээсэн их тоглоом Sekiro: Shadows Die Twice нь 2019 оны 3 дугаар сард PlayStation 4, Windows, Xbox One платформуд гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийд даяар 10 сая гаруй хувь борлогдоод байгаа билээ. Witch on the Holy Night анime кино өнгөрсөн бэм гарагт Aoka Aozoki, Alice Kwonji болон Sojuro Shizuki нарын дүрийн шинэ визуалуудыг танилцууллаа. Уг киног Ufotable студид бүтээж байгаа бөгөөд энэ онд нээлттэй хийхээр төлөвлөгдсөн байна. Өнгөрсөн 3 дугаар сард анхны дүрс цацагдж байсан билээ. Дуу оруулж байгаа жүжигчдийн бүрэлдэхүүнд Haruka Tomatsu, Aoka Aozakiгийн дүрд, Yusuke Kobayashi, Sojuro Shizukигийн дүрд, Kana Hanazawa, Alice Kwonjiгийн дүрд тус дуу оруулна. Witch on the Holy Night нь Kinoko Nasuгийн бичсэн Type Moon компани хөгжүүлсэн visual роман юм. Анх 2012 оны 4 дугаар сарын 12-нд Японд гарч байсан билээ. Үйл явдлын товч таймаас дүрдвэл толгод дээр харшид 2 шулам амьдардаг байв. 1980-ад оны сүүл үе. Гоо үзэглэн эрт хүчээр дүүрнийгэн гэр бүлийн эхлэл. Нэгэн хүү хот руу нүүж ирэх бөгөөд орчин цагт амьдарч буй 2 шуламтай бараг л зөрөөд өнгөрнө. Хүү бол туйлын энгийн амьдралтай нэгэн. Харин бүсгүй эрхэмсэг бардам төрхтэй. Нөгөө охин нойрмог, нууцлаг амьдралаар амьдардаг. Тэд тус бүр өөр өөрийн оддын гэрэл замаар алхана. Тэдний зам огтлцсон гэж хинч төсөөлөхгүй. Гэвч энэ гурван өөр хүний хувь тавилан хэрхэн нийлсэн тухай түүх удахгүй өгүүлэгдэх болно. Ингээ манай аним мэдээний болон их өндөрлөж байна. Дараа 7 хоногт ирхэн уулзцаая. Мөн манай сувагт subscribe дарж нэг дээрээ